Сайн байцгаана уу? Манай дараагийн дугаар ороход бэлэн болсон байна. Энэ удаагийнхаа дугаараар Reddit дээрээс онлайн стокертэй холбоотой 3 эвгүй түүхийг уншиж өгөхөөр бэлдсэн байгаа. За ингээд шууд бичлэгээ эхэлцгээе. Бид бүгдээрээ амьдралынхаа нэг үед ийм алдаа гаргаж байсан байх. Залуу байхдаа интернет дээрх хүмүүс хэтэрхий амархан итгэж ямар аюул ард нь нуугдж байгааг бододгүй тийм үе байдаг. Тэр үед би ч бас яг тийм байсан. Интернетэд гаж донтой муу санаатай хүмүүс байдаг гэдгийг мэддэг байсан ч энэ нь надад боддоор тохиолдно гэж огт төсөөлдөггүй. Зүгээр л овог нэрээ битгийх л байршлаа битгий үг гэсэн энгийн анхааруулгын хэмжээнд л ойлгодог байсан. Ядчил овгоо яг хаана амьдардгаа хүнд ч хэлж болохгүй гэдгийг мэддэг байсан болохоор өөрийгөө хангалттай болгоомжтой гэж боддог байлаа. Тэр үед би нэг онлайнаар хоорондоо харьцдаг, чат бичдэг вебсайт руу байнга ордог байв. Тэр сайт маш жижигхэн. Бараг гэр бүл шиг ойр дотн болцоочсон хүмүүс байдаг байсан бөгөөд бүгд бие биенээ нэрээр нь мэддэг, хувийн төвшөнд таньдаг, жинхэнэ найзууд шиг харилцдаг тийм газар. Бодит амьдрал дээр ч надад олон сайн найз байсан. Гэхдээ тэр сайтаар дамжуулж бас олон сайхан хүмүүстэй танилцаж, заримтай нь маш дотн нөхөрлөл үүсгэсэн. Тэд үнэхээр сайн хүмүүс. Одоо хүртэл би заримтай нь холбоотой хэвээр л байдаг. Бүр өнгөрсөн сун амралтаар өөр төшөө явахдаа тэдний нэгтэй бодитоор уулзсан юм. Тэр уулзалт үнэхээр гайхалтай, дулаахан, дурсамж болж өнгөрсөн. Гэхдээ тэр олон хүмүүсийн дунд нэг хэрэглэгч бусдаасаа арай өөр байсан юм. Манай чатныхан ерөн л нөхөрсөг. Шинэ хүн орж ирэхэд бүгд маш халуун дотноор хүлээж авдаг байсан болохоор тэр залууч ялгаагүй бүгд найрсгаар өгтөж авлаа. Гэхдээ хэн ч анзаарахгүй байж чадахгүй нэг зүйл байсан нь түүний ярьж байгаа юмнууд нь нэг л сонин. Яг юу нь буруу гэдгийг тайлбарлахад хэцүүч нэг л эвгүй, нэг л хачин. Гэхдээ нөгөө талаас тэр их гинэн, нийгэмшил муутай, жоохон ив хавгүй, бараг ялаач алж чадахгүй мэт харагддаг байсан болохоор бид түүнийг аюултай хүн гэж огт бодоогүй. Харин ч бүгдээрээ түүнийг өрөвддөг байв. Хүмүүстэй харилцах чадвар муу, бараг огт нийгэмшээгүй мэт харагддаг болохоор нь амьдрал дээр найз нөхөд цөөнтэй байх гэж бодож байлаа. Тэгээд би хамгийн тэнэг алдаагаа хийсэн. Би түүнтэй найрсаг харьцаж, бүр найзалж эхэлсэн юм. Эхэндээ энэ нь жижигхэн энгийн зүйл мэт санагдсан ч үнэндээ энэ нь миний амьдралын хамгийн урт, хамгийн сэтгэл зүйн дарамттай аимшигтай туршлагын эхлэл болсон. Яваандаа тэр надад хэтэрхий их анхаарал хандуулж эхлэв. Үннийг хэлэхэд бүр донтчихсан гэдэг үг л хамгийн зөв тайлбар байх. Өөрөөр хэлэх арга байхгүй. Эхэндээ би үүнийг зүгээр л нэг жахан хачин нөхцөл байдал, түүнийг онлайнаар надад татагдсан хин нэг л гэж бодож байв. Тэгээд ч удахгүй болчих байлгүй гэж найдаж байлаа. Гэхдээ тийм зүйл болоогүй. Харин ч өдөр өнгөрөх тусам бүх зүйл улмал хэцүү болж эхэлсэн. Уг нь эхэндээ тэр ямар ч гим хоргүй мэтэл байдаг байлаа. Тэр намайг үргэлж магтана, миний хэлсэн бүх зүйлдээ санал нийлнэ. Бүр миний үзэл бодол түүнийхээс огт өөр байсан ч хамаагүй. Тэр намайг байнга онцолж, магтаж, анхаарлын төвд байлгахыг оролддог байсан ч тэр нь анхандаа зүгээр л хүндэтгэлтэй харьцаж байгаа мэт харагддаг байлаа. Бид нар бүгдээрээ түүнийг зүгээр л нэг ив хавгүй, гим хоргүй хүн л гэж боддог байсан. Гэвч удалгүй энэ нь илүү хүчтэй, илүү эвгүй болж эхэлсэн юм. Тэр өдөрт хэд удаа надаас видео кол хийхийг гуйдаг болов. Би үүнийх нь хариуд удаа дараа татгалздаг байсан ч нэг өдөр зүгээр л үнэхээр түүнийг ямар хүн гэдгийг нь мэдмээр санагдаад зөвшөөрсөн. Эхэндээ тэр зүгээр л маш ив хавгүй хачин хүн шиг санагдав. Тэр надад баг зэрэг тухгүй мэдрэмж төрүүлжсэн учраас би тэр видео колыг маш хурдан дуусгасан. Тэр үед ч гэсэн би үүнийг нэг их ноцтой зүйл гэж бодоогүй. Үнэн дээр би түүнийг өрөвддөг байлаа. Түүнийг гадуурхагдсан юм шиг мэдрэмж аваасаа гэж хүсээгүй. Хинч түүний зан авирт нь жинхэнэ хорлонтой санаа нуугдаж байна гэж сэжиглээгүй. Ингээд цаг хугацаа өнгөрөх тусам анхандаа гим хоргүй мэт санагддаг байсан зүйлс аажмаар илүү дарк зүйлс болж хувирсан юм. Тэр өөрийнхөө тухай маш эвгүй зүйлсийг надтай хуваалцаж эхлэв. Аав нь ээжигээ зоддог байсан тухай, багада өөрөө амьтдыг тарчлааж алдаг байсан тухайгаа надад хаяа ярьдаг байлаа. Тэр энэ бүхнийгаа юу ч болоогүй юм шиг зүгээр зүйл мэтэр ярьдаг байсан ч үнэндээ түүний үг бүрэн зориудаар надад эвгүй мэдрэмж төрүүлэх гэж хэлж байгаа гэдг нь удалгүй мэдрэгдэж эхэлсэн. Яг л миний хэл хязгаарыг туршиж байгаа мэт. Тэр үеэс хойш би түүнтэй ярихаа багасгав. Гэхдээ бүрэн холбоогоо таслаагүй. Учир нь би түүнийг зүгээр л бусадтай яаж харьцах эвээ олдоггүй хүн болохоос жинхэнэ муу санаатай хүн биш байх гэж өөртөө итгүүлсээр байсан юм. Гэтэл яг тэр үеэр миний хувийн сошиал хаягууд руу чатаар танихгүй хаягнуудаас гаж, заван, ихэвчлэн бэлгийн өнгө аястай мессежүүд ирж эхэлсэн. Иймэрхүү гаж хүмүүс интернет дээр хаяа таардаг учраас эхэндээ би үүнийг тийм ч ноцтой зүйл гэж бодоогүй. Нэг үгээр би тэр чатуудыг түүнтэй огт холбож бодоогүй юм. Нэг өдөр би найзтайгаа видео коллоор ярьж байтал тэр бидний видео колд нэгтгэхийг хүсв. Бид түүний сэтгэлийг нь шархлуулахыг хүсээгүй учраас баг зэрэг эргэлзсэн ч зөвшөөрсөн.
Гэтэл тэр видео колл дундуур гинэт өөрийгөө илж таалж бүр нууц эрэхтнээ оролдож эхлэх нь тэр. Энэ үед бид түүнийг үнэхээр жигшиж бүр цочирдсан. Би тэр даруй түүнээс бүх холбоогоо таслав. Харин тэр надаас уучлалт гуйж бараг уйлах нь холгүй байсан ч дараа нь гинтэл алга болчихсон. Би дотроо за энэ бүхэн ингээд нэг юм дууслаа л гэж бодож байлаа. Гэвч үнэндээ энэ бол дөнгөж эхэлнэ байсан юм. Түүнийг алга болсны дараа нөгөө танихгүй хаягуудаас ирдэг чатууд бүрч аимшигтай, бүрч хүчирхийлэлтэй болж эхэлсэн. Өдөрт дор хаяж бараг 100 гаруй чат надад ирдэг болов. Олон янзын үл таних аккаунтуудаас. Энэ бүхний ард хэн байгааг нь ойлгоход надад суу тухайн хэрэггүй байлаа. Мэдээж энэ бол түүний хийж байгаа зүйл. Удалгүй миний нэрээр олон нийтийн сүлжээн дээр хуурамч хаягууд үүсч эхэлсэн. Тэгэд болоогүй надад ирдэг чатууд намайг ална, хүчинд нь хэсэг хэсгээрмэн мөрчилж ална гэсэн аимшигтай занал хэллээр дүүрэн. Тэр бүр миний зургуудыг Instagram дээрээс минь аваад нөгөө аккаунт дээрээ нийтэлж эхэлсэн. Хамгийн аимшигтай нь түүний нийтэлж байгаа зургуудын зарим нь миний хизээж олон нийтийн сүлжээнд нийтэлж байгаагүй зургнууд. Хаанаас олж авсныг нь би одоо хүртэл мэддэггүй. Тэр зургнууд жирийн нэг зургнууд байгаагүй. Зарим зургууд нь миний нүдийг ухаад авчихсан мэтээр янзалчихсан. Зарим зургууд нь миний толгойг өөр нүцгэн эмхтэй бие дээр байршуулчихсан. Зарим нь намайг бүр өвчгсөн хэвтэж байгаа мэтээр янзалж оруулсан тийм зургнууд. Сошиал хаягууд минь бүхэлдээ миний тухай аимшигтай занал хэллэлээр дүүрч эхэлсэн. Тэр бүр намайг хүчиндэж алах төлөвлөгөөгөө оруулсан тусгай вебсайт хүртэл хийж линкийг нь над руу явуулсан байлаа. Азар тэр сайт нь удалгүй устгагдсан. Тэр үеэс эхлэн би бүх нотлох баримтуудыг хадгалж эхэллээ. Түүний илгээсэн бүх зүйлийг скриншот хийж нотлохоо болгон цуглуулсан. Дараа нь цагдаад мэдэгдэж түүнийг шалгуулах хүсэлт гаргав. Цагдаа нарын шалгасан тэр хуурамч хаягуудын нэг нь 200 гаруй өөр хаягуудтай таарчилсан. Тэр дотор мэдээж түүний өөрийнх нь хувийн аккаунт ч байв. Ойлгомжтой л доо би үргэлж үүний арт түүнийг байгаа гэдгийг мэдчихсэн. Гэхдээ энэ гаж донтой амьтан намайг мөшгөж сүрдүүлэхийн тулд 200 аккаунт нээсэн гэдгийг баталгаатай мэдэх мөч үнэхээр жинхэнэ айдас төрүүлэн байлаа. Хит их нуршихгүй тулд энд хүргээд дуусгая. Ямар ч байсан тэр зохих шийтгэлээ хүртсэн. Гэхдээ хизээ нэг өдөр намайг хаа нэгтээ хүлээгээд зогсож байх вэ гэдгээс би одоо ч хүртлээ айдаг. Саяхан нэг орой намайг гэртээ байж байтал найз залуу Жони маань дээд давхраас бууж ирээд инээмсэглэн чи миний OK Cube-ийг шалгаж үзсэн юм уу? Ихтүүтэй юм аа хэмээн намайг шуулсан маягтай инээмсэглэв. Ихэнх хүмүүс OK Cube гэж юу болохыг мэдэх байх л да. Энэ бол миний хэрэгэлдэг байсан болцооны ап. Жони бид хоёр хоёулаа өмнө энэ апыг ашигладаг байсан юм. Эхэндээ би түүнийг юу яриад байгааг ойлгосонгүй. Гэтэл Жони хаягаа устгах гэж ап руугаа орох үедээ өөрийнх нь хаяг руу орж үзсэн хүмүүс донд миний нэр байгааг олж харсан байх нь. Гэтэл би тэр аккаунт руугаа хэдэн сараар орж үзээгүй бараг мартчихсан шахуу байлаа. Тэгээ би түүнээс юу яриад байгаа юм бэ гэж гайхаа асуугаад шууд аккаунт руугаа орон шалгаж үзэхэд үнэхээр л сүулт миний хаягнаас профайл руу норж шалгасан хаягууд донд Жони болон өөр хэд хэдэн хүний профайл байж байх нь тэр. Жониных байсан ч яах вэ? Харин тэнд надтай хамт ажилладаг нэг хүний профайл байгааг хараад би шууд эвгүүцсэн. Энэ бол зүгээр нэг танихгүй хүн биш, өдөр бүр хамт ажилладаг хүн. Тэр намайг үнэхээр өөрөө түүний профайлыг нь орж шалгасан гэж бодвол би эвгүй байдал орно шүү дээ. Ялангуяа тэр хүн аль хэдийн өөрийгөө дэлхийн төв гэж боддог, хүмүүс өөрийг нь сонирхох ёстой мэт аашилдаг нэгэн. Түүнийг Крис гэдэг. Крис бол яг л өөрийгөө бүх хүнээс илүү гэж боддог төрлийн хүн. Их зантай, хямсгар биш ч дотроо өөрийгөө бүхнээс илүү гэж үздэг нь мэдрэгддэг. Ажлын аялал арга хэмжээндээр өөрийнх нь нэр нь ингэрийн тэмдэг дээр нь уртч биш, богинч биш яг гоё тохирч харагддаг хүртэл баярлдаг. Ер нь маш их эготой хүн. Тийм хүн миний нэрийг өөрийнх нь аккаунтыг сүүлд үтсэн хүмүүс зундаас харна гэдэг надад нэг төрлийн асуудал байлаа. Тиймээс маргааш нь би ажил дээр энэ тухай зориудаар хөнгөн маягаар ярьж би OK Cube аккаунтаа хакертулчихжээ. Аккаунт дээр чи миний нэр гарсан бол би биш шүү гэд юу ч болоогүй мэт инээмсэглэн хэллээ. Крис харин баг ямар ч хариу өгөөгүй. Зүгээр л чимээгүй өнгөрөөсөн. Наад зах нь ядаж өө тийм үү пассвортоо солисноо тэгээд гэж асуугаагүй надад хачин санагдав. Ихэнх хүмүүс тэгж асуухал байсан. Харин тэр огт сонирхсон дүр үзүүлээгүй. Би тэр үед энэ жижигхэн чимээгүй байдлыг нь анзаараад тоохгүй өнгөрөөсөн ч одоо бодоход тэр л хамгийн ихний тохио байсан юм байлаа. Хэд хоногийн дараа би ажлаар гадуур явж байхад Жони над руу мессеж бичээд дахиад хий нэгэн чиний хаягаар ороод байх шиг байна. Чи миний хаягийг дахиад шалгасан байна гэж хэлв. Би дахиад л пассвортоо солисон. Энэ үед ч би өөрийгөө тайвшруулж за зүгээр нэг азгүй тохиолдол байлгүй дээ гэж бодохыг хичээж байлаа. Дараа нь 7 дугаар сард амралтын өдөр Жони бид хоёр орондоо залхууран хэвтсээр өглөөг өнгөрөөж байхад Facebook-с мэдээлэл ирв.
Таны аккаунт руу шинэ байршлаас нэвтэрсэн байна гэх мэдэгдэл. IP хаягийг нь харахад манай хоттой залгаа байх өөр нэг хот харагдаж байв. Тэр мөчөд миний зураг яг доош унаж байгаа юм шиг л болсон. Яг юу болоод байна гэж би бодоод Facebook-ийнхаа пассвортыг тэрт орон сольж мэдэгдэл ирсэн хэсгийг скриншот болгоод хадгалав. Тэр оройн нь Крисээс надад баярын мэнд боосоо гэсэн мессеж ирлээ. Би ихэндээ түүнийг согтуу байгаа юм байх та гэж бодсон. Гэхдээ гинтэл Крис гэр нь өөр хотод байдаг гэдгийг саналаа. Яг нөгөө Facebook руу маань нэвтэрч орсон гэж байршлан зааж исэн тэр хот. Би хэсэг хугацаанд юу ч дуурч чадалгүй чимээгүй суужгаад дараа нь энэ тухайгаа найз залуудаа хэллээ. Энэ яаж ч бодсон зүгээр нэг давхцал байх боломжгүй. Жонни харин шууд л тэгвэл над Крис гэж залуу чи ийм зүйл хийгээд байгаа юм байна гэж хэлсэн. Харин би энэ бүхнийг үнэн гэж итгэхийг хүсэхгүй байлаа. Учир нь хэрвээ энэ үнэн бол миний хариуцдаг багийн өдөр бүр нүүр тулж ажилладаг хамтрагч маань намайг зориудаар онилж байна гэсэн үг. Энэ бодит байх юм бол ажил дээр ажиллаа хийх бараг боломжгүй болно. Би хүнд ч хэлж чадахгүй, бас бага удирдчиж чадахгүй. Бүх зүйл нуруу уних юм шиг санагдсан. Крис ер нь бол нэлээд их уудаг хүн. Ажлын арга хэмжээ, аялал, ялангуяа бид баг хамт олноороо хаа нэг тийшээ явах үед тэр үргэлж хэтрүүлчихдэг. Харин хүмүүс үүнийг нь за залуу хүн шүү дээ, хөвгөлтэй л байна гэд өнгөрөөдөг. Ер нь бол маргааш нь ажилдаа ирж л байвал болоо гэсэн хандлага л да. Нэг удаа би түүнд ажлын арга хэмжээн дээр жоохон болгоомжтой уугаарай гэж хэлэхэд тэр 3 хоног надтай юм яриаггүй. Дараа нь ууртайгаар чи намайг ажлын арга хэмжээн дээр хөгжилдөж болохгүй гэж хэлсэн гэж над руу дайрч байлаа. Тэр мөчид би юу ч хэлээгүй. Тэр надаас 3 дахин том биетэй. Дээрээс нь тэр үед бид хоёр хоёулахнаа офис дотор үлдчихсэн байсан. Бас нэг удаа бид аяллаар явж байх үед би маш хүн дээр өвдсөн юм. Оройн хоолнд гарч чадахгүй гэж ажлынхандаа хэлэхэд Крис би ойрхон дэлгүүрээс чамд ус аваад ирье гэж санал болгосон. Тэр ус авчраад өрөөний үүдэнд хүргэж ирж өгсөн ч шууд цааш явуулгүй хаалганы цаан зогсоод жижиг сажиг юм ярин биеэрээ нааш түрээд байгаа мэт санагдаж байв. Түүний энэ байдлаас нь харахад тэр өрөөнд маань орж ирэхийг хүсэж байгаа нэлт байсан. Би харин шууд сайхан амраарай гэж хэлчихэд хаалгаа хааж бүх төгчээгээ төгцсөн юм. Энэ явдлаас хойш би Крисээс аль болох зай барьж эхэлсэн. Ажлаас гадуур хуулзалтуудаас татгалзаж, түүнтэй ганцаараа үлдэх нөхцөл байдлаас зайлсхийдэг болов. Гэхдээ л биднийг баг. Би ажлаа түнгүүгээр хийж чадахгүй, тэр ч надгүйгээр хийж чадахгүй. Тиймээс түүнээс бүрэн зухдах боломж байгаагүй. 11-р сар. Нэг орой Жонни фитнесийнхаа апыг шалгаж хагаад намайг онлайн байгааг олж харжээ. Тэгээ надаас чи фитнесийнхаа апыг ашиглаж байгаа мó гэж асуухад нь би шууд үгүй гэж хариулсан. Учир нь би фитнесийнхаа апыг тэмч тогтмол ашиглаад байдаггүй л дээ. Тэгэхээр тэр дахиад л миний өөр нэг хаяг руу нууцаар нэвтэрсэн байх нь. Гэхдээ энэ удаад бүр илүү аимшигтай. Учир нь фитнесийн ап дээр байх хаягийг маань ажлын маань хүмүүс байдгаа Жоннигоос өөр хинч мэддэггүй хаяг. Тэнд би ганцхан өөрөө харж болохоор тохируулахтай нүрээ дарсан хагас нүцгэн зургуудаа хүртэл нийтэлсэн байсан. Яг уу ингэж биедээ хэрхэн өөрчлөлт орж байгааг шалгадаг юм л да. Хэрв хэн нэгэн тэр хаягаар маань нэвтэрч ороод энэ зургуудыг мань харсан бол энэ зүгээр нэг хувийн орон зайд халдсан явдал огт биш. Тэр оройн л би тэр ап руу имэйл бичим миний хаягаар нууцаар орсон хүний IP хаягийг нь авлаа. Гэтэл тэр хаяг нь нөгөө Facebook-ээр минь нэвтэрч орсон этгээдийн хаягтай яг ижил байх нь тэр. Тэр мөчид би өөрийгөө хуурхаа болсон. Энэ зүгээр нэг тохиолдол биш. Хэн нэгэн намайг бүр системтэйгээр мөрдөж байна. Мөн би хэн гэдгийг нь бараг л мэдэж байгаа. Гэхдээ бараг гэдэг үг хангалтгүй. Хүний нөөц дээр бараг гэсэн юм яриад яваад очиж болохгүй. Надад нотлохоо хэрэгтэй байв. Дараа нь би бүр банкныхаа ап дээрээс банк руу маань ямар төхөөрөмжөөс яг хаана хизээ сүүлийн үед нэвтэрч орсон болохыг шалгасан. Тэнд бас л өдөр бүр миний банкны онлайн хаягаар нэвтэрч ордог нэг iPhone харагдав. Надад iPhone байхгүй, харин Крист байдаг. Тэр мөчтөл би энэ бүхэн үнэхээр боддоор болоод байгаа юм байна гэж бодсон. Би ажил дээрээ байхдаа банк руугаа залгаж хэн нэгэн iPhone-оор миний аккаунт руу нэвтэрч орсон талаар хэлж хахад Крис яг миний хажуугийн ширээнд сууж байлаа. Яриа минь бүхэлдээ сонсогдохоор тийм ойрхон зайд. Би уцаа тавихад тэр юу ч хэлээгүй. Энгийн нэг хамт ажилладаг хүн байсан бол бүх зүйл зүгээр үү гэж асуух байсан. Тэгээ бүр Крис бол миний хувийн амьдралыг илт сонирхдаг хүн. Гэтэл энэ удаа бүрэн чимээгүй. Эсвэргээрээ тэр чимээгүй байдал нь бүх зүйлийг батлаад өгч байгаа юм шиг л. Дараагийн амралтын өдрийн өглөө намайг унтаж байхад утас минь дуугарч сэрээлээ. Гэтэл ирж байгаа дуудлага дээр миний өөрийн утасны дугаар гарч байв. Зүрх маань яг л хэд хэдэн цохилт алгассан мэт л болсон. Би болгоомжтойгоор утсаа аваад байна уу гэж хэлэхэд нөгөө талаас ямар ч хариу хэлсэнгүй. Зүгээр л амьсгалах чимээ, хүнд, удаанаар чимээгүйхэн амьсгалах тэр чимээ. Тэгээд л утас тасарсан. Тэр мөчид би үнэхээр л за одоо бол хангалттай гэж бодсон юм.
Үүнээс хойш хэдэн 7 хоногийн турш би IP хаяг, login history, хакердуулсан аккаунтуудын талаар уншиж өөрөө бараг мөрдөгчгөл амьдарч байлаа. Шүн унтаж чадахгүй, ажилдаач төвлөрч чадахгүй. Жонни харин миний аюулгүй байдалд санаа зовж би өөрөө ч айдсаасаа залхаж эхэлсэн. Гэхдээ тэр үед яг юу хийх ёстой вэ гэдэг дээрээ гацчихсан байлаа. Жонни эцэст нь надад цагдаа дээр очие гэж хэлсэн. Яг үнэндээ би цагдаа дээр очихыг хүсэхгүй байв. Хэрвээ тэ тоохгүй бол яах вэ? Эсвэл бүр ажил дээр мэдэгдээд байдлыг уламд ортуулвал яах вэ гэж айж байлаа. Гэхдээ би мухардалд орчихсон байсан болохоор эцэст нь зөвшөөрсөн. Аз болоход бидэнтэй таарсан цагдаагийн офицер миний төсөөлснөөс ч илүү нөхцөл байдлыг мань ойлгож хандсан. Тэр намайг чи хэтрүүлж бодоод байна гэсэн байдлаар биш, харин энэ бол ноцтой асуудал гэсэн талаас нь харж байлаа. Тэр үед л би өөрөө өөртөө хүчээр энэ бүхнийг зүгээр гэж ойлгуулж ирсэн гэдгээ ойлгосон. Би бүх зүйлийн талаар цагдаад дэлгэрэнгүй ярив. IP хаягууд, скриншотууд, аккаунтууд руу нэвтэрсэн гэд бүгдийг нь ярьсан. Үүнээс хойш хэдэн 7 хоног өнгөрөв. Дараа нөгөө цагдаа над руу эргэж холбогдоод энэ бүхний ард хэн нэгэн байгаа гэж нотлохоор нотлох баримт хангалттай байхгүй байна гэж хэлсэн. Энэ үед дотор минь шууд л хоосорч тэр чигээрээ буугаад өчхмөр санагдаж байлаа. 12 дугаар сар миний ажлын имэйл дээр бас л хачин зүйлс болж эхлэв. Миний айл хэдийн уншсан имэйлүүд уншигтаагүй болж тэмдэглэгдэнэ. Эхэндээ би олон өөр төхөөрөмжүүдээс имэйлээ шалгаж байгаатай холбоотой байх гэж бодсон ч сүүлдээ өөртөө ч тэхэ байсан. Энэ арай бас тэр юм биш үсттэй гэсэн бодол байнга толгойд хэргэлдэнэ. Тухайн үед би ажлынхаа IT департаментод хэлж болох л байсан. Тэд намайг танин мэдээж туслана. Гэхдээ тэх юм бол энэ бүх зүйл бодит зүйлс болж ажил дээр ил болно. Би тэр алхмыг хийхээс л айж байлаа. Зүрх минь байн хүчтэй цохилж, хаалга салхинд савж дуурахад хүртэл цочиж, ноход хуцах болгонд цонхроо гүдэг болсон. Эцэст нь гэрийнхаа урт талын хаалган дээр хяналтын камер хүртэл тавилаа. Жонни бас надад пеппер спрей авч өгсөн. Би хаачааж гарсан үнийг нь биедээ авч явдаг болов. Сүүл рүүгээ айдастай амьдрах нь баг хэвийн зүйл мэт санагдаж эхэлсэн. Энэ нь хамгийн аимшигтай хэсэг. Яг л айдас гэдэг нь өөрөө миний өдөр тутмын амьдрал шиг болох тэр мэдрэмж. Ингээд нэг өдөр би баттай нотлогоо олохоор шийдсэн. Крис бид хоёр дундаа нэг ажлын аккаунт ашигладаг. Тэндээс ямар нэгэн зүйл шалгаж болох болов уу гэж оролцсон боловч мэдээж бүтээгүй. Харин дараа нь ямар ч хамаагүй нэг холбоос ашиглаад IP хаягийг нь олж болдог. Нэгэн мөшгөгчийн талаар уншсан. Хэрвээ би түүн рүү ямар нэгэн холбоос явуулаад тэр холбоосон дээр дараад орох юм бол надад IP хаяг нь гарч ирнэ. Би хэд хоногийн турш энэ санаан дээрээ эргэлзэв. Хэрв тэр мэдчихвэл яах вэ? Тэгээ шууд ажил дээр над руу дайруул яах вэ? Гэхдээ надад өөр арга байсангүй. 2 дугаар сар 1-7 хоногийн дараа би Кристтэй хамт гадаад руу 7 хоногоор ажлын аялалд явах ёстой байлаа. Энэ үед л би дотроо одоо эсвэл хизээж биш гэж шийдсэн. Тэгээд ойрхон зохиогдож байгаа бас түүний сонирхох магадлалтай үдшилтгийг олоод нөгөө мөшгөгчөө ашиглан линк болгоод түүн рүү явууллаа. Юу вэ Крис? Энийг харсан шууд чи санаанд орлоо. Ороод нэг хартаа гэд. Үүнийг явуулах мөчөд гарман чичирч байсан. 5 минутын дараа түүнээс хариу ирэв. Би хариуг нь уншихыг хүсээгүй шууд л мөшгөгчөө шалгасан. Би бараг уцааж барьж чадахгүй байдалд орсон байв. Гар салганаж, зүрх хүчтэй цохилж, амьсгаа хүртэл давчтаад ирлээ. Түүний IP хаяг нь Facebook руу минь нэвтэрсэн, бас фитнесийн аккаунт руу минь нэвтэрсэн яг тэр хаяг. Үнэхээр л энэ бүхний ард Крис байсан байх нь. Энэ бүх хугацаанд миний зөн савин зүв байж. Нэг талаар би асар их тайвширлыг мэдрв. Өөрийгөө галзуурч байгаа юм биш үү гэж бодоод байсан үгүй байжээ. Нөгөө талаар жинхэнэ айдас тэр мөчөд эхэлсэн. Одоо яах вэ? Хүний нөөц дээр очих уу, цагдаа дээр очих уу, бидний ажлын аялал яах вэ? Хэсэг хугацаанд би бүр аяллаас эртлээ хүлээж хий гэж хүртэл бодсон. Энэ айдастай амьдралдаа би бүр тасаад эхэлчихсэн байж. Тийм ч муу зүйл бас биш шүү дээ гэж өөрийгөө хуурдаг болчихсон байв. Харин Жонни намайг галзуурсан байна гэж хэлсэн юм. Түүний зөв байсан. Би өөрөө тавгүй байдалтай айдастай амьдрахыг энгийн амьдралаас ялгаж салгаж чадхаа болчихсон байсан. Тэр шөнө би эцэст нь шийдсэн юм. Одоо хүлээхгүй. Ингээд би ахлах менежер рүүгээ мессеж бичлээ. Нэм гарагт өдрийн хоолны үеэр уулзаж болох уу? Офисоос хол чамд хэлэх зүйл байна гэд. Энэ бол ердийн нэг хүсэлт биш байсан. Бид амралтын өдөр офисоос гадуур уулзахаар дотн хүмүүс биш. Нэм гарагт бид офисоос хол хүмүүс ихтэй жижиг ресторан дээр уулзсан. Менежер Джейман намайг хараад шууд ямар нэг ноцтой зүйл болсныг ойлгосон бололтой надтай бүр хошигнох гэж ч оролдоогүй. Уг нь их марцсан хүн л дээ. Би шууд тойруулалгүйгээр түүнд бүхнийг ярьж эхлэв. OkCupid, Facebook, фитнес хаяг, банкны аккаунтууд, өөрийн минь дугаараас ирсэн аимшигтай хоосон дуудлага, хяналтын камер хүртэл суйрлуулсан тухайга бүгдийг нь тэгээ хамгийн сүүлд хамгийн чухал хэсгийг нь хэлсэн.
Энэ бүхний цаана байсан хүн нь Крис гэдгийг. Жэй хэдэн секунд юу ч хэлэлгүй суулаа. Тэр миний царай руу хараад намайг хэтрүүлж гэнэ үү эсвэл үнэн ярьж гэнэ үү гэдгийг биш, харин аль хэдийн үнэн гэдгийг нь ойлгож байсан юм шиг санагдсан. Дараа нь тэр уртаар амьсгаа аваад чи үүний талаар хүний нөөцөд хэлэх ёстой гэж хэллээ. Би энэ үгийг сонсохоос айжсэн. Хүний нөөц дээр очивол бүх зүйл бодит болно гэсэн үг. Ажил дээрх нууц айдас маань албан ёсны хэрэг болж миний өдөр бүр нүүр тулдаг хүн одоо албан ёсоор намайг дагаж мөрддөг гач амтан болно гэсэн үг. Гэхдээ үнэндээ би Джейн зөв гэдгийг нь мэдэж байлаа. Маргааш өглөө нь би хүний нөөц дээр очисон. Би бараг бүтэн шөнө унтаагүй, юу хэлэхээ хэдэн 10 удаа толгойдоо давтаж байсан ч ширээнд нь суугаад эхний өгүүлбэрийг хэлэх үед хоолой минь чичирч байв. Гэхдээ л бүгдийг нь ярьж чадсан. Тэд ихэндээ энэ бүхэнд маш болгоомжтой хандав. Учир нь энэ бол зүгээр нэг ажлын газар дээрх драма биш. Буруу шийдвэр гаргавал хэн нэг карьерч дуусаж болохоор нөхцөл байдал. Гэхдээ тэд миний тэдэн дээр авч очсон баримтуудыг харах үед өрөөндөх уур амьсгал өөрчлөгдөж байгааг би мэдэрч байв. Эхний ээлжинд тэд надад Кристтэй ганцаараа үлдэхгүй байхыг сануулсан. Миний бүр инээд хүрж байлаа. Би хэдэн сарын турш ийм зүйлээс зүхтаж амьдарсан шүү дээ. Мэдээж би хизээж түүнтэй хоёулахнаа үлдэхийг хүсэхгүй. Дараа нь тэр 7 хоногийн аялал шууд цуцлагдсан. Би тэр мэдээг сонсоод бараг анх удаа олон сарын дараа уртаар гүнзгий амьсгал авч чадсан юм шиг санагддаг. Хэрв тэр аялал болсон бол би 7 хоногийн турш өөрийгөө аюулгүй эсгэж мэдэхгүйгээр түүнтэй хамт байх байсан. Тэр бодол надад одоо ч аимшигтай санагддаг. Дараа нь Крисийг хүний нөөцөөс дуудаж уулзав. Тэр мэдээж бүхнийг үгүйсгсэн. Тэр гайхсан дүр үзүүлээд яагаад би тийм зүйл хийх юм бэ гэж асуув. Бүр намайг сэтгцэн өвчтөй мэтээр тэдэнд харагдуулахыг оролдож байв. Гэхдээ техник, технологи худлаа ярьдаггүй. IP хаяг худлаа ярихгүй. Ингээд хэд хоногийн дараа түүнийг ажлаас нь халсан. Тэр мөчийг би кино шиг л төсөөлж байлаа. Ялалт, тайвшрал, бүх зүйл дуусгуур болсон тэр мэдрэмж. Гэвч бодит байдал тийм биш байсан. Надад ирсэн хамгийн ихний мэдрэмж бол баяр биш, айдас байлаа. Одоо тэр ажилгүй, одоо тэр ууртай байгаа, одоо тэр намайг буруутгаж байгаа. Тэр хаана байгаа бол намайг гадаа хүлээж ивэл яах вэ? Гэрийн гадна машинаа тавьчихсан, сууж байгаа юм биш үү? Би хэдэн 7 хоногийн турш хаалга онгойх чимээнээс хүртэл зочиж, машинаа асаах бүртээ арын судлаа шалгаж, шүн гэртээ харихдаа Жоныг заавал гэртээ ирэхийг нь хүлээж агаад гэртээ хамт ордог болсон. Асуудал дууссан ч миний тарих үүнд итгэхээс татгалзаж байлаа. Айдас бол унтраалах шиг биш юм байлээ. Нэг дараад л унтраачихдаг зүйл биш. Мэдээж үүний дараа цаг хугацаа өнгөрөх тусам бүх зүйл аажмаар намдсан. Шин дуудлага ирээгүй, шинээр миний аккаунт руу нэвтрэх гэсэн оролдлогоч гараагүй. Тэр үнэхээр л алга болсон. Гэхдээ хамгийн хэцүү хэсэг нь дараа нь ирсэн юм. Миний өөрийгөө буруутгах хэсэг. Би яагаад ихний аюултай тохионуудыг анзаараагүй юм бол? Яагаад өөрийгөө ингэтлээ удаа эргэлзүүлсэн юм бол? Яагаад магадгүй би хэтрүүлж бодож гин гэж сар сараар өөрийгөө хуурч байсан юм бол? Энэ нийгэм эмэгтэйчүүдэд ихэвчлэн ийм зүйлийг заадаг юм шиг санагддаг. Эвгүй санагдсан ч соёлтой зөөлөн бай, хэтрүүлж болохгүй, хүмүүсийг буруугаар ойлгож болохгүй гэж. Харин зарим хүмүүс яг үүнийг нь ашигладаг. Чиний зүн совинг чамаас булааж авдаг. Крис намайг зөвхөн онлайнаар дагаж мөрдөөгүй. Тэр миний аюулгүй айдасгүй байх мэдрэмжийг минь хулгайлсан. Би одоо хүртэл Крисийг миний хаягууд руу хэрхэн яаж тэгж амжилттай нэвтрээд ирснийг мэдэхгүй. Гэхдээ одоо бүх зүйл дээрдсэн. Би тэр ажлаас ч дараах нь гарсан. Жоны бит хоёрын тухай одоо заримдаа хошигнож хүртэл чаддаг. Гэхдээ хаяа хаа нэгтээ дугаараа нууцсан дугаар залгахад тэр хуучин айдас одоо ч цэжнийг үнсэрдэг. Хамгийн аимшигтай зүйл нь өдөр бүр хамт кофе уудаг, хамт хуралд суудаг, маргааш уулзъя гэж хэлээд салаад явдаг байсан хүн ийм зүйл хийж байсан гэдгийг мэдэх тэр мэдрэмж. Би Reddit дээр нэлээд удаан чимээг өхөн уншигч маягаар явсан. Хүмүүсийн бичсэн сонирхолтой мөртлөө аимшигтай түүхүүдийг унших бүртээ нэг өдөр би ч бас өөрийнхөө түүхийг бичнэ гэж боддог байсан бөгөөд одоо тэр үеэр нэрсэн бололтой. Тэр үе 12 дугаар сар, 100 сарын баяр яг хаяанд ирчихсэн, гадаа хүйтэн, шүн нурт, бүх зүйл нэг л нам гүм. Орчлон ертөнц тэр чигтээ хитрхи чимээгүй байгаа мэт санагддаг тийм үе байлаа. Тухайн үед би өвдчихсэн байсан болохоор унтах цаг маань бүрэн замбраагаа алдсан, шүн сэрүүн өдөр унтчихдаг хачин хуваартай амьдарч байв. Тэр шөнө ойролцоогоор шөнийн 3 цаг болж байлаа. Гар утас маань дуугарахгүй, найзуудын маань хинэн ч онлайн биш. Би гэртээ ганцаараа байсаар тухайн үед үнэхээр уйдчихсэн тул цаг нөхцөөх гэж нэг онлайн чатны вебсайт руу оров. Тухайн үед би тэр сайт руу байнга ордог байсан. Ихэнхдээ зүгээр л хүмүүсийн юу ярьдгийг нь харах гэж, тэнийг юм ярьж инээлдэх гэж ордог байлаа. Гэхдээ тэр шөнө ямар нэг шалтгаанаар за өнөөдөр арай энгийн бай, жинхнээсээ хүмүүстэй ярилцъя гэж бодсон. Одоо бодоход тэр бол маш том алдаа байж.
Би тэр сайт руу ороод аимшигын кино гэж хайлтын хэсэг дээр нь бичээд онлайн байгаа хүмүүсийг хайж эхлэв. Тэр вебсайт дээр ярилцахыг хүсэж байгаа сэдвээ инхүү хайгаад бусад хүмүүсийг олж болдог юм л та. Тэгээд ч киноны талаар ярилцах дуртай хүмүүс ер нь гайгүй, энгийн сонирхол нэгтэй байдаг гэж бодогддог байлаа. Мэдээж ямар ч хайлтын хэсэг дээр өсвөр насны найз охин хайж байгаа хүүхдүүд заавал байж л байдаг. Хэсэг хугацааны дараа азар онлайн байгаа нэг хүн оллоо. Түүний аккаунт дээрх нэр нь Лука. Тэр надаас хамгийн түрүүнд дуртай кино чи юу вэ гэж асуухад би тоглоомоор толгойд орсон нэг нэрэл зохиогоод хэлчихв. Би уг нь ингэж хүмүүсээр тоглохгүй гэж өөртөө амлчихсан байсан ч тэр зуршлаа барьж чадсангүй. Аз болохоо тэр миний тоглоом хийж байгааг ойлгон тоглоомонд минь инээж тэндээс бидний жинхэнэ яриа эхэлсэн юм. Кино, видео тоглоом ер нь энгийн л харилцан ярианууд өрнөж тэр үнэндээ нилээд дажгүй хүн шиг санагдсан. Яриа нэвтэйхэн, хүчлэхгүй, анхны сэтгэлээр бол ер нь хэвийн хүн. Удалгүй тэр надаас имэйл хаягийг мань асуув. Би өөрөө үндсэн хаягаа биш энэ тентхийн хямдрлын купон цуглуулах гэж нээсэн имэйлээ түүнд өглөө. Учир нь тэр хаягийг өгөхөд бол нэг их хор хөнөөл байхгүй байх л гэж бодсон юм. Ингээд бид үргэлжлүүлэн чаталж эхэлсэн. Гэтэл удалгүй тэр надаас видео кол хийхийг хүсэв. Би шууд татгалзлаа. Би бүр бодит амьдрал дээрх найзуудтайгаа ч бараг уцаар ярьдаггүй хүн байхад танихгүй хүнд нүрээ харуулна гэдэг надад үнэхээр тухгүй санагдах нь мэдээж. Гэвч тэр зогсолтгүй шахаж дахин асуусаар л байв. Би хариуд нь түүнд онлайнаар хэн нэгэнд нүрээ харуулах нь надад тухгүй байдаг гэж түүнд хэлээд voice chat-аар ч юм ярихыг хүсэхгүй байгаагаа тайлбарласан ч тэр бууж өгөлгүй бүр илүү ихээр зүтгэж эхлэв. Тэр үед би дотроо эн чинь бүр мэдрэл юм биш үсттэй гэж хүртэл бодсон. Гэтэл дараа нь тэр надад чи надад зураг явуулах юм бол би ч бас өөрийнхөө зургийг явуулъя гэж хэлв. Би эхлээд түүнийг өөрөө зураг нааш нь явуул гэж хэлсэн. Түүний зураг нь ирэх үед би шууд зургийг нь онлайнаас хайж үзлээ. Хуурамч зураг байна уу гэд. Хайлтанд юу ч гарч ирээгүй болохоор ядаж интернетээс сулгаалсан зураг биш гэдг нь тодорхой болсон. Тэгээ би арай гэж зурагнууд ундаасаа ухан байж өөрийнхөө нэг энгийн зургийг түн рүү явуулав. Үнэн дээр нэг зураг явууллаа гэд юу ч болохгүй байлгүй л гэж бодож байлаа. Гэвч тэр үүгээр зогсоогүй. Тэр дахиад л надаас видео кол хийе гэж гуйсаар харин би үгүй гэж хэлсээр л байлаа. Эцэст нь би түүнээс залхаж бас нойр хүрч эхэлсэн болохоор компьютерын унтраагаад орондоо орсон. Тэр үедээ за маргааш энийг блог хийндэ гэж бодсон ч нэг их ноцтой зүйл мэтэр хүлээж аваагүй. Маргааш нь компьютер хасаагаад хамгийн түрүүнд түүнийг блог хийх гэж байтал аккаунт руугаа ормогц тэр шууд над руу мессеж бичсэн. Яг 1 секундын дотор. Тэр мөчид би дотроо энэ хүн намайг дагаж мөртөөд байна уу эсвэл амьдралгүй хүн шиг бүтэн өдөр компьютерийнхаа өмнө суудаг юм уу гэж хүртэл бодоод амжив. Гэхдээ би яагаад ч юм дахиад л түүнтэй ярьж эхэлсэн. Тэр харин өмнөх оройн нь видео кол хий гэж хэтэрхий их шахаж шаардсандаа уучлалт гуйж өөрт нь найз бараг байдаггүй зүгээр л надтай илүү танилцахыг хүссэн болохоор гэж үүнийгээ тайлбарлав. Бид дахиад л кино, тоглоом гэх мэт жирийн сэдвүүдээр ярилцлаа. Харин дараагийн өдөр нь түүнтэй дахин ярилцахад тэр дахиад л надаас видео кол хийхийг хүсэв. Энэ удаа би видео кол биш зүгээр voice call хийж болно гэж түүнд хэлсэн. Учир нь хоорондоо зүгээр ярихад бол гайгүй штэй л гэж дотроо бодлоо. Тэр над руу вебсайт дээрх хувийн чатаар залгаад бид ярьж эхлэх тэр мөчөд тэр надад камера асаагаач гэж хэлсэн. Түүний өөрийнх нь камер аль хэдийн асаалттай байсан болохоор би түүнийг ядчил нэг настай өвгөн биш гэдгийг нь мэдэж авсан. Камера асаачхалдаа гэж хэлснийх нь хариуд би үгүй надад тухгүй байна гэж хэлэхэд тэр би чамайгч бас компьютерийн цаана сууж байгаа нэг гажиг амтэн биш гэдгийг шалгамаар байна гэж тэр хэлв. Миний хоолой наснаасаа арай бүдүүн сонсогддог байсан болохоор энэ тайлбар нь жаахан логиктой ч юм шиг санагдсан. Тэгээд би дахиад л дургуухан камера асаав. Тэрнээс хойш хэсэг хугацаанд бүх зүйл давгүй байлаа. Гэхдээ би дотроо ягаад ч юм нэг л зүйл буруу байна гэдгийг мэдэрчээсэн ч магадгүй энэ залуу зүгээр л нийтж биш ганцаардмал нэгэн байх гэж өөрийгөө тайвшруулж байлаа. Хэдэн 7 хоног өнгөрсний дараа нэг өдөр тэр гинэт над руу би чамд сайн болсон гэж бичгэн тэр. Би харин хариуд нь түүнд шууд би онлайнаар үгэрхэхгүй гэж хэлсэн. Гэтэл тэр маш их сэтгэлээр унаж бараг уйлхан шахуу өмнө нь 5 охин өөрт нь татгалзажсэн. Энэ нь түүнийг үнэхээр гунигтай болгосон талаар ярьж эхлэв. Би энэ үед үнэхээр яхаа мэдээгүй. Хэн нэгнээс татгалзсан хариу авах ямар байдгийг би мэднэ. Бас дараа нь найз цэвэр үлдэх хичнээн эвгүй байдгийг ч ойлгодог байсан болохоор түүнийг өрөвдөж байлаа. Тэгээд би амьдралынхаа хамгийн тэнэг алдаануудын нэгийг хийсэн юм. Би түүнд үнэн дээр чич бас надад таалагддаг гэж худлаа хэлсэн. Одоо бодоход үнэхээр л тэнэг алхам. Гэхдээ тэр үед би дүнгэж 17 настай, залуу, тэнэг, бас хүний сэтгэл өвдөхөөс айдаг хүүхэд байв. Ингээд л би үндсэндээ хуурамч, зохиомол, онлайн үерхэл эхлүүлсэн юм. Үнэн дээр би түүнийг огт найз залуу маань гэж боддоггүй байлаа. Зүгээр л нөхцөл байдлыг эвгүй болохгүй тулд гаргасан тэнэг шийдвэр байв. Энэ тухай манай найз Эрика л мэдэж байлаа.
Тэгээ бүр Лука, Эрика бид гурав нэг групп чатад хамтдаа байдаг болсон. Тэндээс л бүх зүйл бүр илүү хачин болж эхлэв. Бид групп чатанда ер нь энгийн яриа л өрнүүлдэг байсан ч намайг гараад явсны дараа Лука, Эрикагаас миний тухай маш хувийн асуултуудыг асууж эхэлдэг. Миний овог юу вэ? Яг хаана амьдардаг вэ гэх мэт. Эрика харин үүн тухайлаг хандаж ийм ямиг өөрөөс нь асуух хэрэгтэй гэж тойруулж хариулдаг байсан ч би дараа нь тэр хоёрын чатлсан чатыг нь гүйлгээл бүгдийг нь уншчихдаг байв. Гэхдээ надад хамгийн хачин санагдсан зүйл нь тэр эдгээр асуултуудыг Эрикагаас асууж байх үедээ намайг буцаж орж ирээд харахыг мэдсээр ээж асуусан явдал. Яг л санаатаагаар хил хязгаар давж байгаа мэт. Тэр үеэс эхлээд тэр надаас овгийг маань байнга асуудаг болсон. Лука үнэхээр туйлын тууштай хүн байв. Нэг асуултанд үгүй гэж хариуллаа гэд тэр зогсдоггүй. Дахин асууна. Дараа нь би мэдсэн. Тэр Facebook дээр надтай адилхан нэртэй бүх хүнийг нэг нэгээр нь орж шалгасан байсан гэдгийг. Миний нэр нилээд түгээмэл байдаг нэр болохоор хайхад маш олон хүн гарч ирнэ. Харин тэр бүх хүнийг нэг нэгээр нь шүүж хэдэн өдөр зарцуулан миний Facebook-ыг олох гэж оролдсон байлаа. Эцэст нь тэр зорьсондоо хүрч миний Facebook-ыг олоод над руу найзын хүсэлт явуулсан. Тэр үед тэр миний хувийн орон зай руу халтсан мэт санагдан үнэхээр уур минь хүрч байлаа. Гэтэл үүгээр зогссонгүй. Тэр над руу чат бичиж Facebook дээрх гэр бүлийнх нь найзуудын талаар нэг нэгээр нь асууж эхэлсэн. Миний Facebook дээрх найзууд тэр үед private биш байж л дээ. Тэр бүр тэдний нэрсийг нь жагсааж бичээд энэ хүн чамтай ямар холбоотой юм гэж нэг нэгээр нь асууж эхлэв. Тэр мөчтөл би түүнээс жинхнээсээ айж эхэллээ. Тэр яг л галзуурсан мэт айшиж байв. Харамсалтай тухайн үед би юу хийхээ мэдээгүй. Би зүгээр л түүнийг бүх зүйлээр блок хийж, жинхэнэ нэртэй минь холбоотой байсан интернет дээрх бүх мэдээллүүдээ устгаж эхэлсэн. Шууд л өөрийгөө хамгаалахаар оролцсон гэсэн үг. Гэвч удалгүй тэр миний хувийн имэйл хаяг руу маань хүртэл имэйл бичив. Яаж олсныг нь одоо хүртэл мэдэхгүй. Магадгүй Facebook дээр минь байсан байх. Тэр өдөрт над руу тоолж барамгүй олон имэйл явуулж эхэлсэн. Дараа нь би түүнийг блок хийснээр энэ бүхэн хэсэгтээ зогсов. Бараг 1 сарын турш түүнээс юу ч сонсоогүй. Бэж дотроо за шүүн ингэж энэ бүхэн дууслаа хэмээн бодож байлаа. Гэтэл нэг өдөр би санамсаргүйгээр нэг чухал имэйлээ устгахчихсан тул хогийн сав руугаа ороод сэргээх гэж үзтэл тэнд түүнээс ирсэн хэдэн зуун имэйл байж байх нь тэр. Би тэр мөчид бараг айсандаа өмдөндөө шээгшсэн. Хамгийн сүүлийн хэдэн имэйлийг хараад айдас бас сониучсан хоёр минь зэрэг хөдөлж би тэрхүү имэйлийг нэ уншив. Тэнд бичигдсэн зүйлс үнэхээр аимшигтай. Тэр над руу би өөрийгөө бусад хүмүүсээс баг зэрэг өөр гэж бодож байна. Би бусдын зовж хандлагыг харж таашаал авдаг. Бусад хүмүүс зовх нь өөрөө надад ад жаргал авчирдаг хэмээн бичсэн байлаа. Тэгээд бүр тэр намайг хаана амьдрахыг мэднэ. Удахгүй над руу нисэж ирээд надтай хамт амьдрах болно гэж бичсэн байсан. Тэр мөчид би жинхнээсээ энэ хүн намайг алах байх гэж бодсон. Энэ хүн бол зүгээр нэг онлайнаар мэддэг болсон сонин гар биш. Жинхэнэ аюул. Тэгээ би тэр имэйл хаягаа тэр дор нустгав. Тэр үеэс хойш би аль болох сошиал медиагаас хол амьдарч байгаа. Зарим хүмүүс интернет дээрх ийм зүйлсийг зүгээр нэг драма гэж боддог. Гэхдээ нэг танихгүй хүн амьдралын хаалгыг аажмаар онгойлгож, нэр, гэр бүл, байршил, айцыг чинь нэг нэгээр нь олж эхлэх тэр мэдрэмж. Энэ бол зүгээр нэг драма биш. Энэ бол жинхэнэ айдас. За энэ удаагийн Reddit дээр хэвгүү түүхүүд бичлэг маань энэ түрээ дуусж байна. Та бүхэн маань бас онлайнаар ийм хачин эвгүй аимшигтай зүйлстэй таарч исэн болвол тэр талаараа доор сэтгэл хэсэгт үлдээж надтай бас бусадтайгаа мөн хуваалцаарай. Энэ түүхүүдийн талаар ч гэсэн юу гэж бодож ийн өөрийн хувийн сэтгэлдээ үлдээгээрэй. Бас миний оруулдаг бичлэгнүүд таалагддаг болвол лайка дараарай, subscribe дараарай. Хажууд нь байгаа хонхон дээр дарах юм бол намайг шинэ бичлэг хийх болгонд та бүхэнд мэдээлэл очих болно шүү. Ингээд дараагийн шинэ дугаараар уулзтлаа. Түр баяртай.